Medical media мэн үзүүлж байна. Бичлэг эхлэхээс өмнө лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Бичлэгэндээ орцгоё. Аним нэглэхэд нэг хүүгийн ярьж байгаагаар эхэлж байгаа. Энэ ертөнцид олон төрлийн угсаатан байдаг. Эльф угсаатан, луугийн угсаатан, чөтгөрийн угсаатан гээд иймэрхүү олон төрлийн хүн амьтан байдаг гинэ. Энд харагдах залуу бол манай анимын гол дүр. Гэр бүлээсээ ганцаараа хот руу явж, адал явдал хайгч болохоор явж байгаа. Зэрэглэлээ шалгуулж бүртгүүлэхээр ороход мань хүний онцгой чадрыг асууж байна. Манай хүний чадвар нь болохоор хязгааргүй кача. Товчхон эрүүл SB эргүүлээ дотроос нь рандомоор карт өгдөг гинэ. Тэр картын дотор эд зүйл үйдэг. Тэгсэн мань хүн далисэн сэрээ болон ялзарсан айлам талх гаргаад ирдیں۔ Дараа нь үнэлгээ авч эп зэрэглэлээр эхлэхээр болж байгаа. Дараа нь мань хүн над тохирох ажил байна уу гэж асуудал мод чулуу зөөх ажил байдаг. Хэдий цалин багч гисэн ажил хийя л гэж байгаа. Олсон мөнгө нь нэг өдөр хонтголох буудлын мөнгө л байдаг. Даанч азуудж яваад нэг араат хүнд мөнгөө дэрэмдүүлчихнэ. Тий буцаад өгөөч гэж гуйсан ч нөгөөд нь чи юу гэж өгөх вэ? Би яагаад азгүй юм болоо гэж бэжсэн чинь өөдөөс нэг ээл бүрчирснэ. Шавхаатаар өдгөлөөд мань хүнийг тэврээд авдیں۔ Энэ болохоор угсаатнуудын баг гинэ. Төрлийн угсаатан байдаг. Луугийн угсаатан, элбийн угсаатан, араатны угсаатан, чөтгөрийн угсаатан, өшөө ямар угсаатан гинвэ. Мань хүнд бүр амар найрсаг хандаад тэгэд манай багт орох уу гэдیں۔ Мань хүнч тэр дуртай орё л гэж байгаа. За нэг өдөр цамх руу орчихсон тулаан игээ байж наа. Яг алуулахаа зогсож явахт нь эльп нь авраал. Араас нөгөө хэдэн чирч тусалж байгаа. Бусд нь нөгөө эльп чинь мань хүнд санаа зовоод байгааг харангуйтаа мань хүнийг ярингуу цацрын улаагаад байгаа гэдэг. Өөрөөсөө бүр төвшин агсан хүмүүстэй байхаар мань хүнд бас эвгүй байгаа штэ. Харин тэгээд хэлтэл нөгөө луугийн угсаатан хүн нь чиний цай амттай тэр нь л болоо гэл. За тэгээд нэг газар ирснээр бүгдээрээ сууж амархаар болж байгаа юм шиг байдаг. Тэгээд мань хүн тань цай бэлдэж өгье гэсэн чинь гинт бүгдээрээ эвгүй царайлснаа чамайг багаас хөөж өгнө гэдээ. Юу нөгөө найрсаг ханддаг хүмүүс энэ ядаргаатай амтнаас залхачлаа гэ бүгдээрээ зам тэрхэн зур амар солигддог за. Мань хүнийг яагаад багтаа оруулсан бэ гэвэл чадвар нь онцгой байж магадгүй гэдээ оруулсан гэж байгаа юм. Мастер зэрэглэлийн чадвартай өгөөгийн шалах гэж багтаа оруулсан гэж байгаа. Тэгээ өдөө хугацаанд юу ч хараагүй болохоор мань хүнийг зүгээр хог шаар гэдэг дүнэлтэнд хүрчдэг. Нөгөө эльп нь болохоор мань хүнтэй бүр гэрлэе гэж бодож исэн гинэ. Нэрнгэсээ мастер төвчний өвчтэй байвал гэрлэн гэж бодож исэн гэдэг. Одоо энэ самхгаас гаргуулахгүй тулд үүнийг ална гэд мань хүн чинь жинхнээсээ дайраад байна. Мань хүн ихэндээ тоглож байгаа зүтэйгэд идэхгүй байсан ч дайрсныг харангуйтаа алуулах гэж зүгтдэг. Араас нөгөө эльп нь харвал мань хүн бүр зүгээр шок болчихсон. Би алуулах юу хийсэн бэ гээл мөлхсөөр аймгуун явдаг. Нөгөө чоныг хамаагүй цохоод хэрэггүй зодуулсан шарх авчвал бидрэгдэл гайшүү гээл. Тийм болохоор шууд зүгээр аал гэдэг. Нөгөөдөг чинь бүр үсрээл чамайг зоолохгүй шууд алаад өгье гээл дайрдаг. Мань хүн шилжүүлэх тойрог дээр очиод энэ самхгийн хаа нэг тэрөө шилжээд очдог. Нөгөө багийнхнаа бодоол тэгж найрсаг ханддаг байсан байж яагаад гээл. Заавал өшөөгөө аавнтаа бүгднийг ална гэж ирж байгаа. Над шиг сул дорой юм энэ самхагтад левел үхэл охилтаа гэл. Энэ самхаг нь хамгийн аюултай самхаг гэж байгаа. Хэлж дуусаагүй л ардаас нь 1000 левелтэй мангас гараад ирдیں۔ Бүр домогт мангас гэж гисэн за. 1000 дугаар төвшин хамгийн дээд төвшин. Мань хүн ямхантаа өөрийнхөө чадрыг л ашиглаж байгаа. Тэгсэн өөрхийн чадвар нь арай өөр байна. Арай том тойрог гаргаал. Тэгэл картаа суулсан чинь манай эзэнт гар үрсэн хинч байсан өшөөгдөхгүй гээл нөгөө 1000 левелтэй магас чинь устгаа ичдیں۔ Хэмбэгээд харс чинь үйлчлэгчийн хувцастайгаа эмгтэн хүн байна. Мань хүнийг яа ч юм эзэнтэй гэдэг. Мань хүн чадвараа ашигласан чинь яа ч юм айгүй ховор карт нь л унтсан юм шиг байгаа. Энэ туслах нь болохоор бүр 9999 левелтэй тийм хүчтэй гэж байгаа байхгүй юу? Дараа нь мань хүний шархыг бүр зүгээр болтол нэмжилчдэг. Тэгснээ таны чадрыг шинжилээд өгөө гэж хэлж байгаа. Нөгөө туслах нь шинжилгээ гэдэг чадвараа ашиглаад мань хүний чадрыг тайлбарлаж өгдөг. Хязгааргүй кача гэдэг чадвар нь хязгааргүй SB эргүүлээд унсан карт гаргаж ирж болдог. Харин хэрхэн аюултай газар байснасаа шалтгаалаад илүү ховор карт нь унддаг гинэ. Мань хүн чинь болохоор хамгийн аюултай цамхгийн хамгийн доор нөгөө штий. Дараа нь хуучин багийнхаа тухай ирсэн чинь би таны өмнө бүгдийнх нь толгойг игнүүлье гэж хэлчихдэг. Мань хүн гэхдээ тэрэнд нь дургуцаад би өөрхөн гараар тэр хүмүүсийг алж өшөөгөө аавна гэж хэлж байгаа. Хамгийн аюултай цамхгийн хамгийн доор нөгөө болохоор хөрх хаан тусыг байгуулна гэж чадвараа ашиглаж байгаагаар нэгдүгээр анги маань дуусч байна. Хоёрдугаар анги хэлэхэд мань хүн өөрийнхөө хаан тусыг байгуулж гисэн байж дэг. Өмнөх үйл явдлаас 3 жилийн дараах үйл явдал гинэ. Энэ догоо үйлчлэгч албадууд нь болохоор мань хүний бүгдийнх нь хязгааргүй кач гэх чадвараас нь гарч ирсэн хүмүүс
Хамгийн гүнд аюултай газар байхдаа суулсан л гэсэн үг. Энэ хүний хажууд байгаа үйлчлэгч байгаа штэ. Тэрнээс гадна өөр 9999 левелтэй 3 албацтай болчихсон байдаг. Нэг нь намтын шиг, нөгөөх нь ухаантай, нөгөөх нь тэнэгч гисэн тулаандаа сайн гээл. Тусганы иргэдэн ч гэсэн мань хүнтэй нэлээд найрсаг хандаал. Мань хоёр ордны коридороор явж байхдаа нэг нь 7777 левелтэй нэг эрэгтэй мань хүнд бэлтгэл хийхээр ордог. Ганц албатуудаар зогсоогүй мань хүн өөрөө хүчтэй болж өшөөг авахаар бэлтгэл хийж байгаа. Тэр ан ман л үзэлцэж байгаа. Харин тулаандаа сайн тэнэг юм шиг гэдсэн туслах нь явж байхдаа ордны 4 үйлчлэгчтэй таардаг. Тэр 4 үйлчлэгч нь мань хүнээс нэг юм гуйгаад байна. Гуйлтын биелүүлэхээр мань хүний баруун гарна гэх юм уу үйлчлэгчдэр явж ороод энэ болохоор байнгын манай хүний өрөөг нь цэвэрлэдгийн гинэ. Үндэл мань хүний дээр мэрийг үнэрлээд хүнжир мүжилтэд нь хөргөөгөө бэждэг гэж байхгүй юу? Эзэндээ бүр тийм сайн гэсэн үг. Дараа нөгөө дөрвөлжлэгчийн гэрээслийг уншиж өгвөл бичиж явуулаад юмнийг аргалаад өгөөч гэж энэ хүнд юунд бол найдсан байхгүй юу? Тэгсэн өөрт нь зүгээр уншаад өгчдөг. Ганцаараа эзэнтний өрөөг цэвэрлэмээргүй байна. Бид нар ч бас цэвэрлэмээр байна штэ гэд хараас нь тиймэрхүү юм байгаа байхгүй юу? Дараа нөгөө тэнэг юм шиг баатар нь өсөн мөнгөөр нь идэж уух юм аваад дараачийн 9999 левелтэй албат дээр нь очдөг. Ихэнтэй мяавлаад ярьж чаддгүй юм шиг байснаа. Дараа нь зүг зүгээр яриад өгдөг за. Эзэнтэндээ эрхлээ тиймэрхүү мяав гэж ярьдаг юм шиг байлээ. Нөгөөдөг чин дараа мань хүний суудаг хааны суудал дээр нь сууж мууж үзээл. Энд манай эзэнтэн суудаг эзэнсэйг уулзах юм даа гэж үйжсэн чинь баруун талд байлах сахиусанган тэнгэрийнхэн далавчин нас тайжд юм аа. Зурлал солигдоход нөгөөдөгт чинь ам ман үзэлцээл дараа нь усанд ороод гадрах дээр бол мань хүнийг дийлэх хүм ерөөсөө байхгүй гэж ярьж байгаа. Гэхдээ нууцлагдмал болохоор хэн мэдхүү. Зурлал солигдоход мань хүний баруун гар болох үйлчлэгч нөгөө 4 үйлчлэгчтэй чинь тооцоогоо бодоо үйждэг. Та нар тийм бичлээ гээл. Сүүлд нь хараасан байсан гэсэн штэ. Нөөдөр нь болохоор тэр үнд найдад хэрэггүй гэж хэлээ үздэж чааш. Тэгэхэд нэг шийтгэл өгдөн ордны коридор тэр чиглэлийн шалын нуваагадаг. Нилийн урт коридор гинэ. Дараа нөгөө тэнэг юм шиг баатар нь нэг бэлий сонирхцсан дэлгүрээссэн левч. Түүний хажууд дахин нэг 9999 левелтэй нэг шар үстэй эмэгтэй байдаг. Би өмнө нь эзэнтэнтэй цайлж исэн гээл гайхуулаад удахгүй нэг шөнийг өнгөрөөндөө гэж бодоо үйждэг за. Нөгөөх нь ч бас би ч эзэнтэй цайлж үзмээр л байна гээл. Дараа нь зураглаас солигдоход 4 үйлчлэгч дээр ирдэг. Нөгөө үйлчлэгчтэй ч харьцуулаад шудраг бус юм аа гээл. Хамгийн их суулсан болохоор баруун гар байх нь аргагүй л ахалтаа гээл. Гэхдээ хоёр дахь хүнээс суулгахдаа 3 сар болж суулж исэн гинэ. 3 сар тэгэхээр тэр хоёр юу хийсэн байх юм бэ гэж сони бирчдэг за. Тэр үед эзэнт нь биднээс ч хүч муутай байсан үе гэж ярьж идэг. Нөгөө үйлчлэгчтэй чинь бүр атаархаал сүулдэ бүр сүн гэж хараагаал. Тэгээд нүдэн дээр тэг байж яхад нөгөөд чинь сонсонгуудаа ороод ирд юм да. Уг нь бол арай л хүн шийтгэл өгчихгээ шийтгэлийн буцаах гэсэн чинь юм буцаах мантай тэр шийтгэл дээр нэмээд том ордны санал байдаг хэсгийг бас ууа гэж авсан. Нөгөө чинь гуйгаал та нар чинь хараах завтай байгаа юм биш үү гэл. За тэгэл нөгөөд нь ууаж өгч гинөө. Өмнө нөгөө тэнэг юм шиг баатар нэг нь хуглаа хийсэн штэ. Тэр нэг азгүй юм цэвэрлж байгаа бас унгаагаа хийчдэг. Зурлаас солигдоход нөгөө тэнэг юм шиг баатар нь орондоо орж гисэн ундгаа хийж гинэ. Өнөөдөр ч эзэнтэй уулзч чадсангүй шүү гэж харамсаад уулзахыг хүсэж байгаагаа хэлээд унтдаг. Маргааш нь болоход мань хүн алхаж явнаа. Өөдрөө гарахад 9999 левелтэй 3 албат нь хүлээгээ сууждаг. Яг тэгээжсэн чинь араас нь аврах том чулуун нохоо гараад ирдэг. Мань хүн яа ч юм чичрээл. Өмнө нь олж исэн траман сэтрэл байгаа. Хэдий өөрийгөө өвчтэй гэдгийг мэдж байсан ч харин нөгөө 3 албат нь манай эзнээр хардаг хэрвээ гэд бүр амар царайлаад нөгөө нохооч мөр гөлөв болоод айга доошоо зүгтөд унцдаг за. Мань хүн болноо олно гээл очингуудаа айлгсан дуучлаарай гэл. Харин одоо өшөө авах цаг ирлээ гээд 3 жил хүлээж исэн өшөө авалтаа эхлүүлж байгаа нь тэр. 3 дугаар ангилгээд нөгөө чончин явж идэг. Бас нэлийн алдартай болчихсон болтой. Түүнийг тойрол хитэ хараатнууд замдаа таарсан хүнийг нэг дүдээрээс ч үзэхгүй өшгөлж унгаагаал. Ерөн л хүмүүсийг сул доороо гээд сул дороо хүмүүсийг ерөөсөө үздэггүй гинэ. Энэ чончин 3 жилийн өмнөөс албан тушаал ахаад нэг дээд албан тушаалтай болсон юм шиг байдаг. Яасан бэ гэхээр мань хүнийг устгасан гэж байгаа болохоор өндөө бол энэ үтсэнгээ бодоод байгаа шүү дээ мань хүнийг. Тэгвэжягт нөгөө үйлчлэгч чинь ороод ирдэг. За тэгээд дүр солигдоход нөгөө хамгийн аюултай агуу дотор чинь явж явах ба яг юу болсон бэ гэсэн чинь нөгөө үйлчлэгч нь очиод манай хүнийг өгсөн гэдгийг мэдж байгаа. Юм шиг яриад өв залгамжлагч байсан гээл.
Язгууртаа угсаатны хүү эсийн манай гол дүр болохоор Рейто гэдэг. Ледийг өсөн газар руу дагуулж явж туслаач гэж хэлж байгаа байхгүй юу? Би түүнд насаар үнэж байхаар амлсан туслахын гээл харамсалтай тэр аюул таагууд ороод амир өгцөн их талаар нь сонсоод их л гутарсан ядаж тийшээ дагуулж авч өгөөч гээл. Тэгснээ шагналд нь гээд 3 том алт өгдөг. Нөгөөдгөнч тэр мөнгөндөө биш. Лед манай багийн сайн гишүүн байсан болохоор туслая гэж байгаа. Яг үндэ бол мөнгөнд нь л явж байгаа. Манай үйлчлэгч болохоор хотлоосоо жүжиглж байгаа байхгүй юу? Хүний битээ харагдж байгаа юм чинь сул дорой юм шиг алхъя гээл. Харин нөгөө чонч нь болохоор бүр газарт нь авчигаад гарах гарц нь хаач чагаад хүчиндий даа гэж ирж идэм да. Энэ газар Лед өгсөн бахнаа гээл. Тэгснээ энэ газар ойрлож шарлаж тэгсэн байсан багийнхандаа алуулах шахна гэж бодоогүй л үзгээл. Нөгөө чонч бүр гайхал энэ яаж бүгднийг мэддэг үлээ гээл. Нөгөө үйлчлэгч нь бүр уурлаад уурныхаа хүчийг гаргаал. Нөгөө чонч нь хараад амар ээж эхэлж байгаа байхгүй юу? Харин гинт ардаас нь хэрэггүй наадаг чи миний олз гээд гараад ирдэг. Нөгөө чончин гайхаад өвчөөгүй юм уу гээл. Лед болохоор яг үндэ мэдээж өшөөгөө авах гэж авчирсан. Нөгөө чончин мөр басаад 15хан левелтэй над шиг 150 левелтэй араатныг барах уу гээл. Энд дор хаяж ихэнх нь 100 левелтэй гэж хэлж байгаа. Манай хүнж тэрийг тоосон юм байхгүй. Тэгэл нөгөө цэргүүд нь бөөнөр дайрсан чинь манай Лед рүү дайрлаагаад нөгөө үйлчлэгч нь хоёрынх нь толгойг нь цавчаачдаг. Харагдахгүй хормын дотор хоёр хүн алчсан болохоор нөгөөд нь ч бас гайхаа айгаал. Сая зүгээр гинтүүлсэн юм аа битгий аа гээл. Миний левелийг хаар 158 гэж харуулж байгаа. Ийм байхад чи бүдрийг ганцаараа барна гэж бодоо юу гээл. Тэгэл дайрсан мань хүн өлгөхөө цохоод унагчдаг. Алах хэмжээ дараа зөхөөгүй. Тэгээ эргээ босоод харахтан ингээл болоо юу гээл. Нүүдч мөр уурлал өөрхөө нууц үзэргээл нэг бөмбөлөг гаргаж шийдснэ. Энэ бол миний нууц үзэр болох 500 левелтэй Фенрил гэж байна. Манай хүн санаа алдаал ийм сул дорой амтныг өө гээл. Тэмл хүчтэй бол үснээрээ дайрдаа гэж байгаа. Нөгөөтөнч тэр хам хүчээрээ дайртал мэдээж тоососоо тоосныхын цаанаас юу ч болоогүй гараа алдсан зогсож байгаа. 500 левелийг холд авсан хүчээ Рейто тийм хүчтэй юм уу гээл. Нэг хуурамч амтан гаргачаа Фенрин гिचчээ гээл. Чихнийг нь харуул хийгээд нэг карт гаргаж иртэл сүрлэг том юм байна. Тэр хуурамч амтныг Алекс чинь зүгээр хүлээгээл хөлдөөгөөд алчдаг. Нөгөөдөг ч мөр гайхаад шоконд ороод 500 левелтэй ч тийм аврах хүч байгаа юм уу гээл. Тэгэхээр манай хүн левелээ харуултал 9999 левелтэй гэж авдیں۔ 3 жилийн турш миний цуглуулсан хүч чадал гээл. Энэ үнэхээр Рейто мөнгө ч юу? Тэр чихтэй мангас байна. Энэ чихрээвэл алуулна гэд өвдөг сөдөөд амиг ууж байгаа. Тэгээ хамаг бороог нөгөө идрүүгөө бараг чихчмэхэл амиг арчихын тулд хамаг байдлаараа л аргаа барж эхэлж байгаа тэр. Мань Рейтог алуулахаар улс тушаасан гэсэн штэ. Яг улс намайг алуулахаар тушаасан гэтэл ардаас нөгөөд нь би мэднэ гээл. Хэлэх юм бол амьд гаргил гэсэн юм байгаа. Гэхдээ би мэднэ гэж худлаа ирээд нөгөө үйлчлэгчд нь алуулцдаг. Нэг нүдэрээ үнэн худал ярьж байгааг хардаг гинэ. Дараа нөгөө чоноос асуухдаа дээд ертөнцтэй тултвал ялах магадaltaй гэж асуудал. Тэдний Рейто самаа байсан ч арай барахгүй байх гэж хэлдэг. Дараа нь шидийн тойрогоор буцааж хаан тулс дээр аваачиж байгаа. Цэргүүдийнх нь хамгийн доотлол нь 1500 левелтэй, дээдл нь 9900 левел хүртэл. Каро, би дахин чамаас нэг асууя. Би цэргүүчээр гадаргуу дээрх улсуудтай дайнтвал ялж чадах уу? Нөгөөх нь хэлэгч үггүй ангаан гайхдаг. Энэ үйлдэл чинь хангалттай. Шагнал болгож тамлахаас илүү алж өгье гэж хэлж байгаа. Би тэнхүү магсыг бүтээсэн. Тэрний сэтгэл санаас хамаарч бүх зүйл устна. Мөхлийн захирагч байна. Бурхан болох гээд байгаа юм уу? Бурхан муугүй сонсогдож байна. Сайн уу эсвэл хорон санаа юу? Тэрнээс хамаарч би сайн бурхан болж чадна. Хорон санаатай бурхан ч болж чадна гэж хэлж байгаагаар 3 дугаар анги дуусч байна. 4 дугаар анги эхлэхэд манай Рейто төрсөн нутагтаа ирж байдаг. Аав ээж ах дүү гээл. Тэгэл ирсэн чинь гэр тосгос нь юучгүй сүрчгсэн байдаг. Тинчэнээс ах дүү хоёрынхоо цогцыг олоогүй. Тийм болохоор тэр хоёрыг амьд байгаасаа гэж найдаж ийн гээл. Саяны үйл явдал нь болохоор 2 жил хагасын өмнөх гинэ. Хажууд нь хоёр хамгаалагч нь хоёулаа 5000 левелтэй. Энэ хоёрыг голд гэдэг. Харин нөгөөдхийн цагаан үстэй эмгтээлх явж. Юм л болвол энэ хоёр муудалцаал. Дараа нь тэр газраас явахаас өмнө манай тосгоныг нэг юм сүйдгсэн байсан гээл. Би заавал тэдрийг олж аваад өшөөгөө аавна даа гэж байгаа. Алга хүсэл төрхөөр ингэж аавраа цацртыг нэ.
Энгийн иргэний хажуудах юм бол тэр иргэн нь баг үхэхээр хэмжээний гэж байгаа. Мань хүний зорилго болохоор төвшнгөө сайжруулах. Тэхийн тулд хот руу явж адал явдал хайгч болохоор явж байгаа. Тэгэд өөрийн нисдэг картаа ашиглан хотын зүг рүү нисэж байгаа. Хүмүүс с ิจ гтэй харагдахгүй тулд хотын наан буугаад алхацчихдаг. Харин тэгээс чинь нэгт хэрэгтэй охин аа хоёрыг хитэн дээрэмдэх гэж байна. Голд чинь гялцал юм болохоор дорн харагдаал. Та нар юу юмсээ та нараас дээрэмдүүлэхээ бэлт гээл. Юу ч дээрэмдүүлэхөө хоруугаа хөдлөх төдийл нөгөөд чинь хорчдөг. Нөгөө аав хоёр нь ийм хүчтэй хүмүүсийг өстө харж ийсэнгүү гээл. Хүмүүс гэдэг төрөл нь болохоор угсаатан дундаа хамгийн сулд орой. Бусад нөгөө араатны угсаатан, луугийн угсаатан, эльпи угсаатан гэдэг чинь хамаагүй хүчтэй угсаатан гэж байхгүй юу? Тийм болохоор хүчний ялгаа гараад хүмүүсийг бүр боол мол болгоод дорд үздэг заяо. За тэгээ явсны эцэс хот дээр нь очиод адал явдал хайгчаар бүртгүүлж байгаа. Харин нөгөө цагаан үстэй охин чинь кастн дээр хэрүүл хийж байна. Манай зяхаараа ий төвчнөөс эхэлтийн гээл. Манай зэн ээс зэрэглэлээр эхлэх ёстой гэж байгаа. Райтовч тэр дуртай ий төвчнөөс эхлэе гээл. Манай өнийг уучлаарай л гэж байгаа. Нүүдгэн гарч ирэнгүү тог утраад Райтос самаагаар өмнөөс уучлалтгүй л гэхэд яах втэйгээ уйлж байгаа бүр. Дараа нөгөө охин аа хоёр дээр хурж ирнэ. Өмнө тусалсан баярлаа хоноглох газаргүй бол хурж ирээрээ гэж хэлж исэн. Тэгсэн мэн хүн хурж ирснээр хоёр дахь давхрыг өвтөр чихэн түрээсэлнэ гээл. Ерөөсөө хүн хоёр дахь давхарлаа өвтгий оруулаарай гэдэг. Орж ирсэн даруйдаа өөрийнхөө чадвараар дуу тусгаарлагч хамгаалт эдрээр бүрхүүлждэг. Нөгөө цагаавс чинь өшөө авалтаа нөгөөд тушаал болгосон ч зүгээр юм шүү гэж хэлтэл чивний өшөө авалтыг надаас булаах гаяв гэж уурлаа. Харин ажууд наах гол эр хүнд аюултайгийн мэдсээрээ хийх ёстой зүйл гэж байдаг. Бахархмаар биш гэж хоо гэж байдیں۔ Дараа Райт уучлалтгүйгээл сэтгэл хөдлөлтөд автчихжээ гээл. Тэгсэн нөгөөдөг чинь танд үнэн чигтэй батлна гэд хөлийн үнсчихэд юм да. Хажуунаас голд наадаад байгаа юм хоо гэж байдیں۔ Райт ичснээ цааш явж идэр. Маргааш минь гурав зэрэглээ ахиулахаар даалгавар биелүүлэхээр цамхаг руу орох гээд очрлоо зогсож байгаа. Тэгээ зогсчихсон чинь урдуунд хоёр хүн орчдیں۔ Ардны өсний хүүхдүүд нь хэлхээсээ айгаал хүн арай биш эльп гинэ. Урдуур нь орчих яах вэ яаж хэлэх үү мэлхүү гээл хоорондоо ярилцаал. Харин тэгэж ихт мань хүн очсноо дараалаараа зогсчихгүй юу хөө гээл. Нөгөөдөг чинь юу дорд хүмүүс надтай харьцаад байна гээл. Тэг өөдөөс нь хэдүүг хэлсэн чинь сэлмээ гаргаж ирэх чагт нь хажууд нэг багийнх нь хүн энэ дөөмөө гаргаж болохгүй гэснээр хойш явцдаг. Тэндээс хүмүүс манай хүнийг магтаал. Нөгөөд нь хүүхдүүдийн баг ч гэсэн бидний айгаад хийж чадахгүйсэн баярлаа л гэж байгаа. Тэгсэн нэг шар өстэй хүүхэд нь нэг юм асууж хүүгснээ таны хуйг жигнээс алтуу гээл. Гол гэдэг нэртэй юм чи жигнээс л алтуулгүй хавдээ залуу юм. За тэгээ яриач ихт нөгөө хүүхдүүдийн багийг дууддаг. Цамхаг руу орох ээлж нь болж байгаа тэр. За тэгээ жоохон байжгаад мань хүмүүсийг ч гэсэн бас дуудаад цамхаг руу орж байгаа. Цамхаг гэдэг бол ерөөдөө бол өөр ертөнц. Амьдрал дээр явахгүй сонио аж амьтад байдаг. Бас олон төрлийн мангастай. Цаашаа явах тусам давхар гэж явдаг. Манай цагаан юмнаа шууд нисдэг шид, далдлах шид мэдээ ашиглаад нисэл явж байгаа. Харин нөгөө талд мань хүнд ууралсан нөгөө эльп чинь гоблинд хам гуураа гаргацсан явж байна. Мөн хүмүүс наваг дорд үзлээ гээл. Энэ эльпийн хүч нь 1500 левел гинэ. Өөрийгөө мастрын одмын цустай гэж байгаа. Гэтэ түвшин 1500 үрчээ түүнээс дээшээ ерөөсөө явахгүй байгаа гинэ. Илүүч тоолгын тулд энэ эрдэнтэмтэй хамтарсан юм шиг байдаг. Манайд гоблинуудын устгаал явж гин. Тэгж явсаар наад жаргах болжээ. Гэтэ ингэж нисэх нь аюултай гээд ясангас чинь мань хоёуг дуулахтны алтан хоёуг болохоор нарна гэл баад харагдана гэж байгаа. Харин доош харц чинь нөгөө хүүхдүүдийн баг тулдж байна. Артлагийн шидтэй охин дэмжээ нөгөөд нь тулдж байгаа гэдэг. Тэгсэн мань гурав гинт тард нь гарч ирээл. Анзаарахтай байхгүй бол гэсэн чинь нэг могоо иж идий. Үний өвхөл тавьчихгүй ч гэсэн хөдөлгөөнгүй болгочдөг гэж байгаа. Шидтэй охин нь хазуулчихсан байсан бол савны гоблинд ялгадах байсан гээл. Мань хүн наашаа нэг дайснууд ирж ийн гэж байгаа. Тэгээ арс чинь нэг эвэрт чоннууд байна. Эднэрөө өгсчингүй. Нөгөөд нь зүгээр тойроо зүгтээ халуулцдаг. Яг жинхэнэ дайсан ой дундаас тоос манархсан ирж үйдэг нь тэр. Нөгөөд нь нөгөө томгт хэдэг амтэн мэдтэй яагаад энэ тохой бэ гээл. 9 дугаар анги маань эхлэхэд нөгөө Саша ч хоёр эльп дагуултайгаа зүг явж байна. Тэгээд нэг танил дуу сонсогддог нь мань Райт байлгүй яах вэ? Шууд мань өн дээр өгөөж ицсэн наа бага тайлтаагаад шидэ тайлуулцдаг. Тэгсэн нүүрний хаанд баахан түлхий сөр байлгүй яах вэ? Уг нь бол манай Райт мөн штэ. Өөрөө хөвчээр л ийм сөрөв бий болох. Дөрсөлтгөөд мань гурав ойн гүн харин манай гурав доромжлуулсан гэдэг хоёр эльп чинь араас нь гүйж байна. Аваа юм энэ үрэл дагаж ирээл гээл. Бид хоёрыг доромжлог та гурав ам гоовол өршөө гэж боддоо. Хин нэг өршөөлөх гээд байгаа юм бол тоо. Тэгсэн араас нь гинт чөтгөр шиг нэг амтан гараад ирдэг. Хурц шүдээр ярзаатлын нээч гсэн нэг авгаа.
Хоёр гарнаас нь баахан шүттэй амтан гарч ирсэн тэрийг нь зэлгээ эзчдээ. Мань Райтогийн дагуулуудын нэг гинэ. Барьжаага буун ярьдаг нэг охин бас нөгөө нэг ах нь. Энэ дөрвөлээ 7777 левелтэй. 700 левелтэй гэдэг байгаа. Манай хоёрын ах нь болтой бас. Тэгсэн Райто би зөвшөөрлөн өгсөн болохоор хамаагүй гэж байгаа. Цааш явж явах замдаа манай хүн урд яваад байгаа нөгөө яга үстэй даруухай хүн байгаа штэ. Энэ яг эмэгтэй мөн үү гээл. Ясмэ гэхлээр картан дээрээ 2 хүүстэйгээ биччихсэн байсан гэдэг. Шууд мань үнийг ирж байгааг харангуйтай гуугүй төрөөд ирдэг. Болохоор энэ цамхаа даах утаагаа ирж байгаа штэ. Тэгэл орсон чинь нэг том луу ээждیں۔ Юу луу ингэс чинь Райтогийн 4 албатын шар үстэйгийнх нь тижээвэр амтгинэ. За тэгээ цаашаагаас зөвшөөрөг авах талаар төлөвлөгөөгөө ярьж байгаа. Өндөө өөрчлөлт оруулсан нь нөгөө цагаан авлаг баатруудтай цуг авчираад мастрын талаар мэдээлэл цуглуулах гинэ. Тэгэд бас мань хүнтэй адилхан нэг сүүдэр чинь зэрэглэлийг ахиулна гэж байгаа. Нөгөө цаашаа чинь 2 албацтайгаа мань Райтог алах гад явж байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө тижээвэр амтан болох лууг чинь харангуйтаа үүнийг ялна гэж байхгүй цагаан авлаг баатруудтай эргэж ирээгээд яваад өгдөг. Тэгээ эльф ордон дээр очиод юу болсныг хэлж байгаа. 5 тийм чулуун мангасаас гадна нэг луу байна гэдэг. Луу болохоор айгүй хүчтэй төрөлтэй юм байна л та. Энэ усыг сүрүүлж чадхаар юм шиг байдаг. Тэгэл нөгөө цагаан авлаг баатрууд чинь явахаар болж байгаа. Тэгснэ нөгөө цаашаа чинь тэргүүлэгчээс цуг явуулж өгөөч гэж гуйж идэг. Маргааш чинь нөгөөд чинь цуглараад ойроо орохоор бэлтэж байна. Цаашаагийн левел нь 500 левел хүрсэн гинэ. Байдаг чадлаараа хичээгээл замчлаад яваад идэг. Яг л манай хүний тооцоосон шиг төлөвлөгөөгийнхэн дагуу явж байгаа. Цамхгийн чуурд хүрээд ирнэ. Тэгэл цамхгаас нь тэгсэн нөгөө том чулуун мангасууд чинь гараад ирдэг. Мэдээллийн дагуу 5 мангас нь гарч иж байгаа. Хүлсэн адал явдал хайгчт нь цатааруулах дохио өгч байна. Үүнийхэн дагуу нөгөө эдэн мангасууд нь яваад цагаалаг баатруудын командлагч нь өөрхөө сайлен гэх чадварыг ашиглаж ямар ч чимээ гаргахгүйгээр дотгошоо орж байгаа. Тэгэл гүүгээвжс чинь шилжигч хитийн тойр руу орчдог. Тэгэл нөгөө цагаалаг баатрууд чинь нэг нэгээрээ салгаа явчихсан тэр. Хоёрын ихэр нь хоёулаа арай усаар яваад байгаа цаашаа чинь найз залуутайгаа зүгс шилжиждэг. За ийхүү цаашаагаас өшөөг авах тоглоом маань эхэлж байгаа нь тэр. За мэдээж 10 дугаар анги эхлэхэд мань Райто дэлгэцээс бүгдийг нь ажичгсан сууж байгаа. Удахгүй тэр хаалгыг онгоолгоос цаашаа ороод ирнэ гээл. Нөгөө хоёр ихэр цагаан авлаг баатрууд дэр чинь ажиллагчийн хувцтай охин. Бас нөгөө мангас шиг авгаа. Тэгээд тултахаар болж байгаа тэр. Шууд үгийн зөрөөгүй мань хоёрлоо чинь дайраа. Нийш тийш өсөрч гүүгээ. Бас л хүчтэй юм шиг өрсөлдөгчнөр. Харин цагаан авлаг баатруудын охинтой завраад идэг чинь нөгөө даруухан ичимхээ охинтой чинь таарчдаг. Тэгснэ харснаа ямар хөөрхөн юм бэ гэж. Мэдээж буун өмнөөс нь яриад хойлоо таньцгүй мэлцгүйгээл нөгөө цагаан авлаг баатар балаа чинь ямар хөөрхөн юм бэ гэж байдаг. Чи биш миний сонирхол бол хар үстэй хар хувцтай гэдэг маань Райтог яриад байгаа байхгүй юу? Тэгсэн нөгөөд чи илтгэр авч чадахгүй бол хүчээр аавна гэж дайрч идэг. За тэгээд дүр солигдоход нөгөө хоёр их хэртэй чинь үзэлцээл байж яасан ч гандан буурахгүй их үсэрдийн. Өөр нэг тал цаг үстэй чинь энэ сүүдэртэй нийлээд нэг магсыг тулдаж унгааж мунагаагаал жүжигийн талбар дээр л явж байгаа. Дүр солигдоход нөгөө хоёр чинь үсрээл нөгөө мангас шиг аваагийн чинь гарын тастай ичдээ. Хоёр даймар юм харуулах хөөснө гараа идэд гараа ургуулчт юм да. Даймар айгаал яа юу вэ? Дараа нь толгоогоо тасдаж үзүүлээ хоёр хүүхдийг бараг зүудэнд орохоор айлгаж байгаа юм чинь. Тэгэл нөгөө хоёр чинь хоёулаа зэрэг дайрсан юу ч болохгүй. Тэгэл жинхэнэ хүчний хэцэг гараа мэдж авч байгаа юм. Тэгэл аргаа барсан шалтан бацаан чи хайцсан байх юм. Цугтаасан байх нь ш. Дараа нөгөө авгаа чинь төмөр хойш шиг нөмөрсөн. Улаан цэвэр үстэй чинь нэг гал шиг масааж байна. Харин нөгөө талд гажиг нөхөртэй чинь нөгөө даруухай гэж үзэлцээ. Буудагт нь бултаа. Дараа манай Райтогийн талаар ярихт нь нөгөө охины чинь бүр жинхэнэ ууранд хүрээд аландаа гэл. Дараа нь дүр солигдоход нөгөө хоёрлооч халуун уураар амар хүлээж байна. Мөсөн хаан үтээгээл нөгөөх нь хайлаа. Чадлаараа мөсөн хаан бүтээгээл нөгөөх нь буцаал хайлаа. Сүүл рүүгээ арьс марсан түлэгдээ шатаж эхэлдэг. Мэдээж сэнхэр улаан үстийн чадвар. Дараа нь дүр солигдоход нөгөө гажиг залууч нь гайхацсан зогсож байна. Нөгөө дараахаа гэж нь ална гэл дээшгээ буудаал. Нөгөө сумнуудын өөрхөө чадвараар өдөртэй ал буудаад идэг. Тэгэл нэг байгаа нь бол тал талаас нь буудаа.
ан хийж байгаа юм шиг унгаагаал хайчдаг. Чин түлэгчгсэн хэвдэж байгаа. Дараа нөгөө мангасж байгаа аваа чин гарандаа уусгаал идчихдэг. Дүрс солигдоход нөгөө нэг гажиг амтны чин цус нүчтэнд холжчихсан хэвтүүлээ дээрэс нь ална гээл дэвсэд идэв. Тэгсэн нөгөө ярддаг буун тэгж банцалчаа харагдлаа гэж ягаал нүүд чи ичээ суучдаг. Чи бараг алчлаа эзэнт нь юу гэж хэлхийгс чи нүүдх нь уйлж суугаал. Харин нөгөө цаашаа чин найз залуутайгаа амьдралынхаа төлөө алхаал байна. За дараа нь Цагаулаг Баатруудын 3 жагсдаг нь тэгээ таарчдаг. Миний левел бол 7777 нүүдх нь юу гэж итгэх вэ? Тим левел бэдгүй ингээл хам хүчээрэл дайрж байгаа. Тэгсэн мэн ах хуу нэг гаранда гермага шаачаал нэг гараараа савлж байдаг шүү. Хэмд вууж өгөхгүй шүү гээл. Болохоор хам хүчээ гаргахаар болдог. Сүхнээс нь баахан яан гэрэл асграал чаддгүй болтой нүднээс нь цус гарч ирдэг. Тэгсэн мэн ах хуу намайг хүндлээд би ч гэсэн бүх хүчээ ашиглая. Чин бүх хүчээрээ дайртал нэг гараараа зогсоочдөг. Дараа нь миний чадваргээд төмөр хойш шиг бит болчдөг. Нүүд чин дахиад дайрс чин нөгөө сүхэн хэдийс ботлол бутарчдаг. Тэгэл нүүрэн дундуур нэг шанаадаа л ялчиж байгаа тэр. Дараа нь дүрс солигдохоо тэний юм шиг хүчтэй нөгөө эмгтэй чин болон Түүнэсрэг Цагаулаг Баатруудын ахмад 11-р анги эхлэхэд нөгөө Цагаулаг Баатруудын ахмад чинь нөгөө галзуу охины чинь сэлмээ ийш тишээ савлж байгаа харангуйтаа ийм том сэлмийг ийм амархан сийж байхэр нэлээд хүчтэй болтой гээл сэрэмжтэй вэ гэсэн чинь нөгөөдөг чинь ганцхан цогөлтөөр унгаачдیں۔ Тэгснээ өгчүү гээл хатгаж үзээл. Тэгсэн нөгөө дөрөв албатын нэг гээл шидтэн битгий хамаагүй дайраад цайз нураач гад байлтаа гээл. Өөрөө хүчийг жоох өдөрдөж цураг гээл загнуулж байгаа. Нөгөө хамгийн хүчтэй ахмад чинь арай өхөг болтой. Өөрөө чадвараа өөрийгөө бүрэн эдгэчээл босоод ирдэг. Би хитрхи чамайг басчээ гээл. Тэгэл нөгөө чинь хам хүчээ гаргахаар болдог. Нөгөө чадвар болох нөгөө silent. Чимээгүй газар болохоос гадна өөрхөн хүчийг сордог гинэ. Тэр хүчээр нь тэгээ сэлэндээ шингээгээд зэвсэг болгочдог. Тэгсэн нөгөө охин чинь сэлмэд далт хийгээд гараараа өрөлт аваа зогсож гинэ. Нөгөө ахмад чинь сэрэмжтэй байх хэрэгтэй гэж зогсож чинь нөгөө чинь гинт хурж ирснээр нэг илэгдээл унгаачдیں۔ Нөгөө ахмад ч тэр ганц илэгдүүлээл ялагдчихж байгаа. Нөгөө охины чинь баярлж байгаа зүйл нь энэ удаад хүчээ хянсан гэж баярлж байгаа. Тэр тэгсэн ч гэсэн хан бараг цөмөллөө штэ гэл. За наадах урд наашаа өдргээд явуулж байгаа. Харин манай хүний тэсийн ад хүлээж байгаа нь цаашаа тэр хаалгаар орж ирэхт нь бэлдээд баг магаа өмсөө сууж байгаа. Нөгөө ир чинь сэрэмжтэй агаар магаараа гээл хаалхын татаал онгоолгоод ордог. Тэгтэн мэдээж мэн хүн Райто нөгөө Сашагч найз залуутаа нухтаж авч байгаа тэр нөгөө Саша чинь шууд харж танингуудаа нөгөө хар халиалагч үү гээл. Чи Райто юм уу? Нүрэндээ сөрөвчин тэгвэл юу ийсэн гээл. Мэдээж мэн хүн шидээрэл үүсчихсэн гэж хэлж байгаа. Райтогийн цариг харангуйтай тэгэл айгаал. Райтог ууг нь энэ дэрж нууцаар алхаж исэн штэ. Тэгээ найз залуутаа баригдлаа гэсэн чинь нөгөөд чинь зүгээр дээ Райтог энд нь алчаад явхад болно штэ гэж идэг. Андуурсан бацаан бай тээ. Нөгөө ирч тэгж нь ялуураад нөгөө Сашаа Райто өвхтэй бэлт мэлт гээл том дуурж идэг. Манай Райто суулаасаа босч ирээд та хоёр битгий оролцоорой гэд ганцаараа нөгөө ирдрүү чинь дайрч байгаа. Нөгөө Саша чинь бас зүгээрчгүй нэг лимп тоглоод нэг сахиусан тэнгэр төрүүлж байна. Энэ зэвсэг нэлээд хүчтэй болтой. Адал явдал таагчдаг шиг багийнхантай сахиусан тэнгэрүүд байдаг. Хоёр дайчинтай ард нь дэмжлэгийн шидтэнтэй Райто бамбаруу нэг дайраал буталж мутлаал. Ийм л амархан уу гэмэн хүн басаал яваад байдаг. Дараа нь өөрийнхөө төвшнийг хэлж 9999 левелтэй гэдгийг харуулдаг. Нөгөө Саша ч найж гайхаал. Бити идэг ийм левел гэж бэдгүй ингээл. Сашаач тэр тим тоо бэдгүй ингээл. Манай хүн нөгөө сахиусан тэнгэрүүдийн нэг нь устгаж хаяал. Араас нь дэмжлэгийн шидтэн байгаа болохоор бас ядаргаатай. Зарим нь алсан ч буцаагаал төрүүлээд идэг. Тэгээ их өсөр болох Саша руу дайрэгс чинь нөгөөх нь хамгаалаад тэр хамгаалж байгаа бамбаачоос зүгээрчгүй цогсон дайралтын буцаадаг чадвартай бамбаа ингэнэ. Ийм байхад Райто чи бидний хизээч дийлэхгүй гээл. Дараа нь Райто хүчнийхээ давааг харгалахын тулд ашиглаж болохооргүй бүр 20-т чадвараа ашиглаж байгаа болтой. Зэвсгэнд байсан лацныхын гинжүүдийг тайлаад барьж байсан таягийнхаа жинхэнэ хүчийг гаргаж байгаа. Мань хүн алхахаас өөр ямар ч хөдөлгөөн ихгүй сахиусан тэнгэр рүү очисоор нөгөөд нь дайрсан ч юу ч болохгүй. Харин ганцхан гараа савлах төдийл нөгөөд нь үгсээр харин нэг муу давартаа нь мань хүний биеийн тэр хүчийг тисдгэн байлээ. Дараа нөгөө Саша чинь лимбэ тоглож хамгийн хүчтэй сахиусан тэнгэрийг гаргаж ирдэг. Тэрнгээр нь ч хамгийн хүчтэй дайралтаараа дайрахад одоо Райто чи ингээд өнгөрлөө гээл инээсээр дайрсан чинь манай хүн зүгээр гараа хөдлөх төдийл тэр дайралтыг ницаачдаг. Юуныг харсан нөгөө Саша ч бүр гайхчихсан.
Нөгөө дайралтаас бүр 3 явуулаач ямар ч нэмэргүй энэ хүчний ихэл төвшин харангуйтаа нөгөө хоёр чинь айж эхэлж байгаа. Аргаа бараад хамаг сахиусан тэнгэрээ дуудаал дайрааддаг ямар ч нэмэр байлга. Эцэст нь бүх сахиусан тэнгэрийг алж дуусгаад дахиад нөгөө сахиусан тэнгэрээ амьлуулах гэсэн чинь амилдгүй. Яасан гэхээр манай хүний чадвар нь дараа нөгөө илэмбэн ялцраад унцдаг. Нөгөө тэнч байж боломгүй ингээл наац зэвсэгч нь одоо юу вэ гэж байгаа. Нөгөө хоёрын ч дээр бардам зангаас салахгүй маа. Бид хоёр ч гандан буурахгүй нэг бамбаа байна гэж авч байгаа. Тэгэл мань райта нөгөө бамбаар нь дайртал яасан бэ гэж байгаа л нөгөө бамбааг чинь хэдээс боллоо бултлаа хийчтэй. Хэдий тэгэж унаад өгсөн ч нөгөө хоёр ч бас гандан буурахгүй бардам зангаач бас дарахгүй маа. Мань хоёр чинь гэртээ харилцаагаад нэг өөд гаргаал дээш ийдсэн чинь нөгөөх нь ажилтгүй чаавас өө нь бол гэрлүүгээ харих юм байгаа. Тэгсэн энэ цамхагтайгаа ямар ч шилжих шид ашиглаж болдгоо гэж авсан. Нөгөө чинь ийм байж болохгүй дээ гээл бүр гайхал. Зүгээрээ удахгүй манай Ахмад идгэрээ та нар алан заяа гэсэн чинь ардаас нь хаалх нь онгоолох нөгөө аврна гэдэг нөхдүүд чинь цогцсон наваад ирдэг. За дараа нь райтог нөгөө чадварыг ашигласныг харангуйтаа нөгөөд нь бүгдээрээ санаа зовчихсон. За тэгэл нөгөө хоёр чинь бандсангууд аймаг үн үсттэй тий. Би чиний доор ажлын мэжлэл гişээж. Нөгөө саашааг чинь бүр хайчихсан. Амьд гарахын тулд хамаг юм хаяал нэр хүндээ хаяал гүлэг болж байгаа тэр. Нөгөө саашааг нь хоёулаа амьдрын гэрлэн гээстэй гэсэн чинь нөгөөдөх нь хуцаатай гэх нөгөөдөө өөлээд мэдээж манай хүн юуд зөвшөөрөхөө хоёулын л алан штэ. За тэгээ энэ учрыг олгээд 4 албатын нэгс шар үстэд найдад үлдээчдэг. Тамлан зовоож алан даа гэл. Нөгөөдх нь хээхээ манийхаа амиг үлдээчлээ гэсэн чинь юу гэж үлдээх вэ алан даа гэж нөгөөд чинь шууд зугтаана. Юу ч зугтаалахгүй шууд өргөсөн хатгуураараа бариад авчиж байгаа. Тэгээ хідээсгээс нь өргөсөөр хатгаж зоож өгоод мастерын талаар мэдээлэл цуглуулахын тулд толгоог нь ухаж байдаг. За тэгээд нөгөө бандсан саашаа чинь жүжигэндээ орно шүү дээ. Чи надад хайртайсан биз дээ. Би ч юм сайхан ханддаг байсан шүү дээ мэс шүү дээ гээл. Үнийг харж сэслэхгүй нөгөө 4 албатын нэг манай эзэнт нэг юу яасан гинэ гээл. Уурлаад босоод ирэхдээ райта битгий оролцгээж загнаал. Нөгөөд чинь миний бие хүснээр ашигла гээл. Мань хүн өршөөхгүй л ална. Тий энэ чинь хариуч нэгээд хөлрүүнсэн муцаа очдог. Тэгээд дараа мангасан авгагийг чинь хоолоож гон тэрээ. Дараа мань хүн явж байхдаа ухаан алтад өмчтیں۔ Нөгөө нэг зэвсгийн хүчийг дийлэхгүй буцаад код ээж лацдаж хорж байгаа. Тэгчээл шалан дээр ухаан алтад өмчдөг. За дараа мань хүн ухаан алтад хэд хоног болж байгаа болтой. Дараа нөгөө зэвсгийг чинь ямар учиртай зэвсэг вэ гэхлээр мань хүний унагж исэн хамгийн хүчтэй хамгийн ховор зэвсэг гинэ. Хүчийг хязгаарлаж мэдэхгүй байсан болохоор 4 албат нийлээд райтад зууг лац хийсэн гэж байгаа. За дараа мань хүн нүдэн нэгээс ирэхэд 4 албатын нэг үйлчлэгчийн хажууданд сууждаг. Мань хүнийг босох тэл бүр амар санаа зовчихсан та жоохон амарнуу гээл нулимс туслуулаад дараа нөгөө цагаавлаг баатруудын ордон дээр хурал олж идэг цагаавлаг баатрууд юус ирээгүй гээл. Тэгсэн гаднаас нэг мэдээ ирдгэн баахан лөө бидний чиглэлд ирж ийн гэдэг. Хотын иргэд болон нөгөө хүмүүс ч бүгдээрээ гайхчихсан. Нэг лууг нь хүлгэлдсэн шар үстэй эмэгтэй чинь юм сууж байгаа. Эндхийг захирж байгаа хүн гарч ирнэ үү? Гарч ирэхгүй бол ийм зүйл болно шүү гээл. Логогийн хүчээр нэг тишээ дайрч энэ хотыг чинь тэр чихрийн сүрлэх хүчтэй шүү гэдгээл харуулж байгаа. Нөгөө хатан чинь гарч ирэхгүй яхав? Цагаавлаг баатруудыг яасан хийсэн гээл. Оо манай цамхаг руу дайраад өөрсдөө өгсөн штэ л гэж. Нөгөө хатан чинь цагаавлаг баатрууд ялгсан гэдгийг сонсоол гайхан тэгэд архаа бараа зэргүүдэд дайралтал хормын дотор бүгдийг нь алчдیں۔ Тэг амар том чөтгөх шиг моднууд гаргаж ирээл. Дараа нөгөө хатны чинь өргөстөн модонд дүүжилж хагаад толгойг нь ухаж хамаг мэдээллийн цуглуулдаг. Дараа нь явхдаа хүн төрөлхтний дахин хүчний хязгаараар дээрлэхгүй ахыг сануулж ийн гээл. Энд байгаа бүх хүн боолуудыг сулал. Тэгэд хүмүүсийг хүчний хязгаарлалаар дээрлэхгүй болохыг сануулж байгаа. Мань райтай гонцчоо ховоор ийм л зүйл болсон гэдэг. Дараа нөгөөдтэйгээ уулзаж цариг харуулж санаагагийн намраа идаа гээл. Хаан судал дээр нь бүгдээр хүлээж гисэн сууждаг. Хүн боолуудаа исэн хүүхдүүдийг газар тариалангийн газар дээр бат жаргалтайгаар амьдарч байдаг. Зарим нөгөө чулуун мангастай чинь тоглож моглоол. Тэгэд мань хүн бодохдоо энэ хүчээ хүн төрөлхтнийг хамгаалахын тулд ашиглая л гэж бодож идэг. Мань райдаг хүмүүс юу ч хийсэн таныг давхолноо гээл ард нь сүгдэж суугаал. За тэгээд энэхүү аниман дуусч байна.